За бүгдээрээ сайн байцгаана уу? За та бүхэндээ эзний үгийг хуваалцахаар бас энэ өдрийг эзэн зөвшөөрсөн үнэхээр эзэндээ талархаж байна. Тэгээд алдар магтаал нь үнэхээр эзэндээ холтгоё гэж хүсэж байна. За тэгээд энэ 4 сард болохоор эзний амилсны баяр байгаа тий. Тэгээд бүгдээрээ амилсны баярын 2 дахь 7 хоногийг одоо адвент номлолоор өнөөдөр үргэлжлэж байгаа. Тэгээд өнөөдрийн миний та бүхэнд үгээс хуваалцах сэдв маань Христийн амьлал өнөөдөр бидний амьдралд хамаархан гэдэг сэдвтэй. Тэгэхээр та бүхэнд үгээс хуваалцъя. Тэгээд бүгдээрээ үг рүү орохоос өмнө хамтдаа эзэн бурханд өөрсдийнхөө зүрх сэтгэлийг өргөөд зүрх сэтгэлээ эзэн рүү хандуулаад хамтдаа залбирцгаая. За эзэн минь таньда баярлалаа. Энэ цагийг бидэнд зөвшөөрсөний төлөө. Тэгээд үнэхээр таны амар тайван дотор бид нар таны үгийг сонсох боломжийг үргэлж олгохын төлөө баярлалаа. Тэгээд энд сууж байгаа хүн нэг бүр эзэн энэ санамсаргүй ирээгүй. Та үнэхээр дуудсан учраас эзэн энд сууж байгаа. Тэгээд өнөөдөр эзэн та өөрийн үгээрээ дамжуулаад энд байгаа сонгосон хүмүүсийнхаа зүрх сэтгэлд эзэн та хурж ажиллаж өгөөрэй. Тэгээд үнэхээр зүрх сэтгэлд та өөрчлөлт, амьдрал нь үнэхээр сэнчлэл, сэргэлтийг эзэн та өгөх болтугай гэж эзэн Есүсийн нэрээр даатхан залбирч байна. Амен. За тэгээд яг амилсны баярын номлол гэж яхад надад бол хамгийн түрүүнд санаанд орсон ишлэл болохоор Иохан 1:11-25 санаанд орсон. Тэгээд энэ ишлэл ямар ишлэл вэ гэхээр Есүс нөгөө Мартад хэлэхдээ амилал ба ам бол би байгаа юм. Надад итгэдэг хүн үхвч амилна. Амьд байгаа бөгөөд надад итгэгч бүхэн хизээч үхэхгүй. Үүнд итгэж байна уу гэж Мартагаас асуудаг. Тэгэхээр яг энэ асуултыг өнөөдрөөс яг танаас асууж байгаа юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр яг эзэн танаас асууж байна. Надад итгэж бүхэн үхэхгүй гэдэгт итгэж гэнэ үү та? Би бол ам ба амьлал. Тэгэхээр та бүхэн зүрхэндээ аль хэдийн хариултаа мэдж байгаа, итгэж гэн эсвэл итгэхгүй байна гэд. Аль нь ч байсан энэ бол өнөөдөр эзний хийсэн, бидний төлөө хийсэн гайхалтай зүйл. За тэгээд бид нар амьдлыг ярих гэж байгаа бол амьлал гэдэг зүйлийг ярихын тулд үхэл гэдэг зүйлийг ярих хэрэгтэй болдог тийм. Үхэл байж ээж амьлал гэж яригдана. Тэгэхээр үхэл гэдэг зүйл бол хүн төрлөختний хамгийн энзэг сэдв. Ярихыг хүсдэггүй, зайлсхийдэг сэдв. Гэхдээ итгэгчдийн хувьд энэ бол өөр зүйл. Энэ бол үхэл гэдэг нь яг үхэл гэсэн утгатай үг мөн үү гэдгийг бүгдээрээ самтдаа үзье. Тэгээд за ер нь үхэл гэж яг юу юм бэ гэж. Тэгэхээр грек үг дээрээ болохоор апотинаско гэдэг үг байт юм байна. Энэ нь үхэх эсвэл мөхөх гэсэн утгатай. За шинэ гэрээнд бие махбодын үхэл, сүнсний үхэл, эсвэл нэг юм зүүрлэлийн үхлийг дүрслэх зорилгоор ашигладаг тийм үхэл гэдэг. Тэгэхээр бие махбодын үхэл гэдэг нь болохоор энэ ертөнцийн дээрх амьдрал нь дуусж байгаа буюу бидний мэддэг нэг махан биеийн үхлийн тухай. За сүнслэг үхэл гэх юм бол за нүглийн улмаас бурхнаас тусгаарлагдсан сүнслэг байдлыг илэрхийлдэг байна. За тэгэхээр бид нар бол итгэж болохоос өмнө сүнсний үед өхмөл байсан гэдгийг бид нар мэддэг те. Яагаад гэвэл бид нар бурхандаа харилцаагүй байсан, бурхныг мэдэхгүй тийм байсан учраас сүнсээр бол өхмөл амьдарч байсан гэсэн үг. За тэгвэл эргээд амьлалыг ярих юм бол амьлал гэдэг нь өөрөө эргүүлээд бие махбодын амьлал байж байна. Бас сүнсний амьлал гэж яаж болж байна те. За Есүс Мартад хэлэхдээ ах Лазар нөгөө үхсэн. Тэгээд нөгөө ахыг нь амьлна гэд хэлэхэд үүнд Марта болохоор тэгж хариулдаг тийм. Иохан 11:23 дээр. За энэ ишлүүд бүгдээрээ ариун бичээсийн 2019 хувилбараас уншиж байгаа шүү. За би. За Есүс түнд ах чинь амьлнаа гэхэд Марта түнд эцсийн өдрийн амьлалд тэр амьлнаа гэдгийг би мэднэ гэв. Тэгэхээр эцсийн өдөр л амьлна. Тэрнээс наан амьлал байхгүй гэж магадгүй Марта бодож исэн байна. Гэхдээ бурхан эцсийн өдөр амьлна. Тэгвэл тэр эцсийн өдрийн амьлал өнөөдөрч би хийж чадна гэдгийг бурхан харуулахыг хүссэн. Тийм учраас Лазарыг үххийг зөвшөөрсөн, бас яг тэр тухайн үедээ амьлахыг ч гэсэн зөвшөөрсөн буюу бурхан үүнийг өөрийнхөө алдрын төлөө хийсэн. Тэр амьлалыг би эцсийн өдөр харахыг нь тэр хүн хүлээхгүйгээр одоо ч гэсэн яг энэ хүчинтэй. Яагаад гэвэл би өөрөө ам ба амьлал учраас үргэлж энэ хүчинтэй одоо ч энэ байгаа учраас гэдгийг бурхан харуулахыг хүссэн байна. За тэгэхээр эцсийн өдрийн амьлалын тухайд Христэд итгэдэг болон итгэдэггүй бүх хүн амьлалын биеийг хүлээж авна. За мөнх амьдрах гэдэг утгаараа бүгд амьлна гэсэн үг. Итгэдэгч вэ, итгэдэггүй ч вэ. Энэ тухай Иохан 5:27-оос 29 дээр хэлсэн байна. Тэр бол хүний хүү тул шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг
Тэр түүнд өгөв. Үүнд бүү гайхагтун. Булшин байгчид бүгдээрээ түүнийг дуг сонсон гарч ирэх цаг ирж байна. Сайныг үлдсэн нь амийн амьлалд, муу мухайг үлдсэн нь ялын амьлалд байх болно. Матай 25:46 дээр тэд мөнх шийтгэлд харин зөвхт нь мөнх амир орох юмаа гэж. Тэгэхээр хүн төрлөخت нь нэг юм төрхөн үнэн, өгөхн үнэн гэдэг энэ хоёр цэгийн дунд л амьдрал үргэлжлэнэ гэж боддог тий. Ингээл дуусаа. Гэтэл Есүс хязгааргүй, ийшээ хязгааргүй. Мөнх шийтгэл, мөнх амьлал. Яг энэ дээр одоо суудсан байгаа бид нар ийшээ явах тасалбарыг авсан. Эзэн энийг өгсөн болохоор бид нар үргэлж эзнийг магтдаг, үүнийхэн төлөө үргэлж таалрахдаг. Харин бас нэг зорилго нь ийшээ явахаар одоо мэдгүй явж байгаа хүмүүсийг бид нар ийшээ явахад нь туслахаар энд сууж байгаа гэж итгэж болж байна. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө төлөө аврагдаагүй гэж ярьдаг те, бид нар бусдын төлөө бусдад тэр мөнх шийтгэлээс явж байгаа хайртай хүмүүсээ бас хэн нэгнийг эзний энэ сайн мэдээг сонсох гэж бид нар аврагдсан бас энд сууж байгаа те. За тэгээд сүнсний өхлийн тухайд бид нар Христэд итгэхээс өмнө бүгдээрээ л одоо өхмөл амьдарчсэн тухай Библиэд байдаг. Тэгэхээр өнөөдөр бидэнд Христийн үхэл амьлал хэрхэн хамааралтай болдог вэ? Би одоо яаж энэнд ингэж хамааралтай болох юм гэдэг асуулт байна. Тэгэхээр Ром 6-гийн 3-аас 5 дээр хэлсэн байна. Христ Есүс рүү баптизм хүртсэн бид цөмөрөө түүний хөл рүү баптизм хүртснээрээ түүнтэй хамт оршуулгдсан учраас эцгийн алдраар Христ үхэгсдээс амьлуулагдсны адил бид мөн шинэ амийн дотор явах юм. Учир нь хэрэв бид түүний үхэлтэй адил байдалд холбогдсон юм бол мэдээж түүний амьлалтай ч адил байдалд холбогдох болно гэж. Тэгэхээр бид нар яг Христэд итгэх үедээ яг энэ одоо Христийн үхэл амьлалтаа нэгддэг байна. Харин яг нэмэлтээр хэлэхэд Христэд итгэсэн хэсгээ би яаж мэдэх вэ? Магадгүй бидний дунд итгэсэн гэж бодож байгаа боловч итгээгүй байх тохиолдлууд байдаг. Тэгэхээр та яг итгэсэн гэдгээ яаж мэдэх вэ? За тэгэхээр Ром 19 дээр хэлсэн байна. Хэрэв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл аврагдана гэж. Таны зүрх үнэхээр яг итгэж байгаа эсэхийг таны мөн чанар одоо Бурханы сүнс үнэхээр таны дотроос гэрчлэх болно. Итгэсэн гэдэгт. Яагаад гэвэл эзний аврал, амьлал та огт эргэлзэхгүй байж чадна гэсэн. За миний хувьд болохоор яг анх итгэгч болохдоо за гэхдээ би цуглааныхандаа бол нэг энэ тухай хэлж байгаагүй. Эхний 2 жил бол би ерөөсөө итгэж чадахгүй байсан. Яг Христэд итгэмээр байгаа боловч түүний амьлал нэг л худлаа санагдаад байдаг байсан. Тэгээд 2 жилийн турш би яг энэний төлөө эзнээс залбирч байсан. Би танд итгэмээр байна эзэн минь. Таны энэ амьлалд миний төлөө энэ загалмаа дээр үхээ та амьсан гэдэгт би итгэмээр байна. Итгэхийг хүсэж гин гэдгсэн хэрнээ би цуглаандаа үйлчлээ, цуглаандаа яваал хийжсэн. Тэгээд үнэхээр эзнээс хүссэн учраас итгэлийг та өгөөч, итгэлийг нэмж өгөөч, миний итгэлийг өсгөж өгөөч гэж гуйсны эцэст нэг л өдөр энэ нь надад огт эргэлзээгүй үнэхээр баталгаатай итгэл санагдсан. Амьлах юм байна. Үнэхээр эцсийн өдөр би амьлах юм байна. Бас эзэн үрд намайг аварсан юм байна гэдэгт огт эргэлзэхгүйгээр бат итгэж чадсан. Тэгээд энэ аврал өнөөдөр номлыг би бэлтэж байхад улам илүү эзэн талархчихсан. Бид нар эзний үйлсийг ер нь нэг тийм жоохон дутуу гэх юм уу нэг тийм гүйцэтсэн ойлгодгүй юм шиг ингээд үргэлжийн бид нар ингээд судалж уншиж авахгүй бол нэг байдаг юм. Нөгөө л нэг амьдлал, нөгөө л нөхөл, нөгөө л нэг загалмаа гэж байгаа нэг одоо тийм нийтлэг болсон сэдв юм шигээр жоохон ойлгох гээд юм уу да гэж бас анзаарч ирсэн. Тэгэхээр эзний тэр одоо бидэнд өгдөг тэр итгэлээр та одоо үнэхээр би аврагдсан гэдгээ итгэж чадвал амьлна гэдэгтээ ч бас итгэж чадах нь. Тэгэхээр махан бие болохоор газар шорооноос өссөн гэдэг. Харин итгэх үед эзнээс бидэнд ариун сүнсийг өгдөг. Буюу бид нар дахин төрдөг тий. Ариун сүнсээр дахин төрлөө гэж ярьдаг. Энэ үед бид нар шинэ амийг буюу мөнхийн ам руу явах тэр амийг бид нар эзнээс хүлээж авдаг. Тэгэхээр ингэж хэлж байна. 1-р Коринт 5-ын 15-ын 52 дээр. За энэ дээр болохоор бид нар одоо
1-р Коринт 15:49-с эхэлье. Шорон хүний дүрийг бид өмссөн шиг Тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно. За 15:52 дээрээ ингэхдээ нүд эрэмхийн зур нэг агшинд сүүлчийн бүрээнээр тийм болно. Бүрээ дуугарч үхэгсэд үл муудахад амьлуулагдаж бид өөрчлөгдөнө. Яагаад гэвэл муудах нь үл муудахыг өмсөх ёстой. Энэхүү муудах нь үл муудахыг өмсөж, үхтгэх нь үхшхүйг өмсөх үед үхэл ялалтанд залгигдлаа гэж бичигдсэн үг биелнэ гэж. Тэгээд үхэл ялалтад залгигдлаа. Би яг номлыг хэлж байхдаа амьсны баяр гэдгийг бас өөрөөр ялалтын баяр гэж хэлмээр санагдаад байсан. Энэ бол итгэгчдийн хувьд ялалт. Бидний мөнхийн дайсан болох үхлийг бид нэр ялсан. Үнэхээр эзэн биднэрт үүнийг боломжтой болгосон. Бид нар хэдийгээр үхэж байгаа тийм үү? Бие махбод маань ингээд үхээ дуусж байгаа боловч бид нар үхэхгүй харин мөнх амьруугаа шилжиж байгаа. Бидний амьдралын шилжилт юм а гэж ойлгож байна. Тийм учраас итгэгчид үхлээс айхаа болдог. Энэ бол үнэхээр сонин те үхэл бол нэг тийм амар сэдв эцэгчдийн үед биш байхаа болчдөг. Яг тэр сэтгэхүйгээрээ ингээд ярихаар жоохон хүмүүст эвгүй санагдав те. Яагаад ингээд ийм үхэл гэдэг сэдвийг ийм жоохон хинэггүй, тоомжиргүй, тоглоом шоглоомч юм шигээр яриад байгаа юм бэ гэж. Тэгээ нэг удаа би хүүтэйгээ яг үхлийн тухай ярьж байхдаа хоёлоо бүр өчргөө инээлдсэн ярьжсэн. Тэгээ гинт хоёлоо ингээд хажууд хүмүүсээс санаа зов шивнэлдээд тэгээд тэрийгээ дараа нь би анзаарахтаа үнэхээр аврагдсан амилн итгэцэн хүмүүс маань үхлийн тухай богт айдсгүйгээр ярьж чаддгийм байна гэдгийг бас яачсан дотроо ингээд хараад үнэхээр талархажсэн. Эзэн минь бүр юу хэлэхэд бүр үг хэлэх үгч олдохгүй юм чи ийм сайхан зүйлийг бидэнд өгсөний төлөө эзэнд бол өдөр болгон талархдаг. Тэгэхээр нөгөө талаасаа бид нараас энэнийг мэдгүй яваа хүмүүсийг харахаараа хаашаа явж байгаа вэ гэдгийг нь бас боддог. Жоохон эвгүй хэцүү. Тэгтээ үнэн мөнх шийтгэл рүү явж байгаа. Эзнийг мэдгүй, эзэнд итгэл найдраа тавиагүй хүмүүс хэдийгээр энэ дэлхийд амьдраад болоод байгаа боловч төгсгөл нь тодорхой байгаа. Тэгэхээр бурхан энэ шийтгэлээс аврахын төлөө биднийг энд сонгосон, биднийг сайн мэдээ тараагаасаа сайн мэдээ өгөөсөө буюу мөнхийн амьлалт хүмүүсийг үрж авчраасаа гэж үргэлж эзэн бидний зүрхэнд ингэж ятгах идэг байна. Тэгэхээр энэ дахиад нөгөө сайн мэдээ, муу мэдээ байгаа учраас сайн мэдээ байгаа. Үхэл байгаа учраас амьлал байгаа. Тэгэхээр эзэн өөрөө амьлснараа үхлийг ялсан гэдэг. Тэгэхээр Библиэлд ер нь бол шинэ хуучин гэрэн дээр зөндөө хүн амьлж ирсэнтэй бие махбодын үед амьлж ирсэн. Энийг бид нэр зөндөө тохиолдолд уншиж ирсэн. Гэхдээ тэр хүмүүс маань амьлахтаа өөрийнхөө энэ нөгөө махан бие буцаа амьлж ирсэн те. Буцаал тэр хүн дахиад үхнэ. Лазар байна, Мартагийн ах, тэгээ 12 настай охин байдаг, тэгээ бэлсэн эмэгтэй нэг ганц хүү энтергээ те. Тэр тэд нар маань буцаал үхнэ гэсэн. Харин Есүсийн хувьд болохоор үхшгүй мөнхийн биед амьлсан. Энэ амьлал болохоор бидний эцсийн өдөр амьлуулагдах бие гэж ойлгож болох нь. Тэр бие Есүс амьсныхаа дараа ингээд шавнарынхаа цугласан өрөөнд гинт ороод ирсэн байсан тий хаалган цавчтай байхад. Тэгэхээр ингээд нэг юм тийм ойлгоход хэцүү сүнс юм шиг. Тэгэхээр сүнс гэж бодсон. Тэгээ сүнс юм болвол Есүс хэлдэг те нөгөө нэг 12 дагалдагчийн нэг Томас айгу эргэлздэг штэ Есүст. Эргэлзээд би хурж үтгэхээс бас итгэхгүй гэдэг. Тэгэхэд Есүс хэлдэг. Бай хүрээд үз. Миний хажуураа хуруугаа хийгээд үз. Гэхэд сүнсэнд ийм яс мах байхгүй гэд загас идэж үзүүлдэг те. Тэгэхээр нэг юм яг л хуучин бие шиг харагдаад байгаа. Тэгтээ тэр нь яг хуучин бие биш. Яг мөнхийн амьдрал тохирохуйц тийм бие байсан. Тэгэхээр бид нар эцсийн мөчид бүгд тийм биетэй болно гэдгийг Библи бол хэлдэг те. Муудах нь үл муудахыг өмсөх ёстой. Яг гэвэл бидний энэ бие бол энэ дэлхий дээр л зохистой ингээл амьдрал шороондоо шингэх бие. Энэ бол дээшээ явж чадахгүй бие. Мөн чанар нь тийм учраас бид нар өөр ингээд мөнхийн биед амьдрах тийм биеийг өмсөх ёстой тухай Библи хэлж байгаа тийм. Тэгэхээр үхшгүй үхэл ялалтанд залгигдлаа гэдэг нь Есүс тэр мах бодын тэр үхснээрээ үхлийг махбодтой хамт шийтгээд тэгээд амьдлалтаараа мөнх амьдрах тэр биеэр амьсан нь өнөөдөр бидний
амьлын баталгаа болдог гэсэн. Христ амьлсан нь өнөөдөр миний амьлалтын баталгаа гэж ойлгож болох нь байна. За тэгээд цааш нь Есүс хэлэхдээ амьлал ба амьд бол би байгаа юм гэж хэлсэн нь өөрөө нөгөө нэг Мартад одоо бид нар нөгөө нэг яасан шүү дээ. Мартад өөрийгөө яг амьлал би бол амьлуулж чаднаа гээгүү амьлал нь өөрөө гэж хэлсэн. Тэгэхээр бид нар одоо дээрээс ирсэн одоо ариун сүнсийг авахаараа бидний мөнхийн амьдрал яг авсан тэр мөчөөс эхэлж гин гэж би бол ойлгож байгаа. Ягаад гэхээр штэ ариун сүнсийг бид нар одоо дахин төрснөөрөө мөнхийн тэр амьдралынхаа эхлэлийг энэ дэлхий дээр тавьж байгаа гэсэн. Энэ дэлхий дээр. Тэгэхээр хэдийгээр бид нар энэ нүглийн махан биедээ амьдраад байгаа боловч яг энэ махан биеэ тайлахад бидний энэ дотор мөнхийн одоо эзэнтэй хамт амьдрах тэр сүнс бидний дотор одоо ариун сүнс амьдарч байгаа. Тэгэхээр бидний өнөөдрийн мөнх амьдралын эхлэл яг одоо эндээс эхэлсэн явж байгаа гэж ойлгож болох нь. Эхэлсэн явж байгаа. Тийм учраас би та бүхэнд юу ч хэлэх гээд байгаа гэхээр эхний одоо миний гаргах одоо урай маань болохоор Христэд итгэсэн цагаас эхлэн бидний мөнх амийн амьдрал эхэлдэг учраас мөнхийн хараа зоригтой байя гэж байгаа. Бид нар мөнх амьдралыг авсан учраас яг л дээгүрх зүйлсийг харах ёстой. Энэ дэлхийн биш, энэ махбодын биш, харин дээгүрх зүйлсийг ир гэж эзэн бидэнд хэлдэг. Яагад гэвэл бидний мөнхийн амьдрал эхэлсэн байгаа учраас зөвхөн энэ махбодын 70-80 жилээр төгсөхгүй, дуусахгүй бид нар бол мөнхийн амьдрал амьдрна. Тэгэхээр нэг юм үг байдаг те. 1-р Коринт 5:32 дээр хэрэг үхгсэд амьлуулагдахгүй юм бол маргааш бид өөхөх юм чи идэж ууцхаа л да гэдэг бүүм эхлэгд. Тэгэхээр хэрвээ амьдрал гэж байхгүй бол хүмүүс тэхэн нь шүү дээ. Угаасаа үхэл дуусах юм чинь сайхан өөрийнхөө дураараа амьдрал л да. Дуртай юм хийе л да. Нэг л амьдрах юм чинь гэж одоо хүмүүс ярьдаг. Ер нь бол манай нөгөө нийгэм соёлын маань хүмүүсийн маань нэг юм үг нь нэг л амьдрах юм чинь сайхан л дураараа л амьдрая л да. Тэгэхээр бүү мэхлэгд Христ итгэсэн та урагдсан та ийм үзэл хараагаар амьдрч болохгүй. Бити мэхлэгдээрээ энэ бол одоо диаволын залмих шүү. Таныг үрд нөлөөтөө мөнхийн зорилгоос ч салгах гэсэн диаволын мэхлэл шүү гэсэн. Тэгэхээр та энэ дэлхийд амьдарч байгаа Христийг итгэж амьдарч байгаа бол мөнхийн хараа зорилготой буюу миний амьдралын өдөр тутмын шийдвэр мөнхийн хараа зорилготой минь нийцэж явах хэрэгтэй. Тэгэхээр миний сонголт шийдвэр болгон энд нийцэж гэнэ. Тэгэхээр мөнхийн хараа зорилгыг би яаж авах вэ гэхээр эзэнд итгэсэн бол эзэн хэнийг яаж юунд дуудаж байгаа тэр хүнд хэлэх ёстой. Эзэн төлөвлөгөө байдаг. Энэ нь өөрөө мөнхийн ач холбогдолтой зүйл байдаг. Тэгэхээр нөгөө эзний үгээр явж гэнэ үү, өөрийнхөө зорилгоор явж гэнэ үү гэдгээ бид нар бас л бодох хэрэгтэй. Эзэнд бүх амьдралаа даатгаад эзний үгээр явна гэж шийдсэн бол алхам тутамдаа өдөр тутамдаа түүний заавар чиглүүлгийг бид нар сонсно. Ингэснээрээ эзний тэр дээрээс өгч байгаа эзэн бидний дотроос өгч байгаа тэр ариун сүнсээр дамжуулж өгч байгаа заавар чиглүүлгээд дуулууртай байснаар бид нар мөнхийн ач холбогдолтой үйл хэрэгт бид нар оролцоод буюу мөнхийн зорилгын хараатай амьдарч байгаа гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бидний амьлал бай амин ямар хамааралтай байгаа гэхээр бид нар амьлах учраас бид нар мөнх амьдрах учраас ийм богдхон хараатай битгий байгаа ч л гэж байгаа юм. Нөгөө нэг 60-70 жил амьдрал би дуусна гэдэг хараагаараа битгий амьдралаа хэмжээч. Бид нар өөр, бид нар тусгаар, бид нар ариун, бид нар өөр бодолтой байх ёстой. Өөр хараатай байх ёстой. Бид нар ялгаатай байх ёстой гэдэг. Яагаад гэвэл мөнх амьдрал маань эхэлсэн учраас эзэн яг л биднийг ингэж амьдруулах гэж хичээдэг тийм. Яг Библийг бидэнд өгөөд энэ үгээр дамжуулаад та нар энэ дэлхийд ялцардаг гэм нүгэлтэй энэ дэлхийд мөнхийн хараагаар мөнхийн үзэл санаагаар та нар амьдраач. Оюун санаагаа шинжлэн өөрчлөгд. Ром 12 дээр хэлсэн байдаг тийм. Тэгэхээр та өөрөөсөө асууад надад мөнхийн хараа зориг байгаа юу? Эзэн надад энийг өгсөн үү? Миний өнөөдөр хийж байгаа энэ ажил үүнд ямар хамааралтай вэ? Мэдээж эзэн бүх юм харж болно. Харин гэхдээ бидний энэ өнөөдөр энэ амьдарч байгаа энд
махан бодыг үүсгээгүй, энэ амьдралыг үүсгээгүй. Мэдээж сайхан амьдраасаа бидний үр нөлөөтэй үр жимстэй амьдраасаа гэж хүсэж байгаа. Тэгэд энд амьдарч байгаа нэг 70-80 жил маань мөнхийн амьдралын хувьд бол одоо харьцуулах юм бол тэг буюу тэгтээ тэнцүү хязгааргүйтэй харьцуулах юм бол тэгэхээр бүх амьдралаа тэр нэг одоо 100% гээд тэр нэг 70-80 жилээр бид нар бол харахгүй байх нэ. За хоёрдугаарх миний хэлмээр байгаа зүйл нь таны амьдралын үхмэл талбарт Христийн амьлал хэрэгтэй гэж би хэлмээр байгаа. Тэгэхээр хоёрдугаарт нь яагаад ингэж хэлж байгаа гэхээр за энэ Иохан 11:25 буюу Есүсийн амьлал байн бол би байгаа юм гэдэг үгд надад ямар үед санаанд орсон бэ гэхээр би нэг хамгийн дотныхоо нэг хүнтэй харилцааны асуудалтай болцсон байсан. Ерөөсө харилцаж чаддгүй гэдэг нэг юм маш хөндөөр ингээд эвлэрч чаддгүй нэг юм хүн болгонд нэг харилцааны асуудал тулгардаг шүү дээ. Ялангуяа хамгийн дотны хүнтэй байх айгүй хэцүү. Ээжтэй ч юм уу, аавтай ч юм уу, төрсөндөөтэй эсвэл хамгийн сайн найзтайгаа ингээд харилцааны асуудалд орох үед бүр үнэхээр хэцүү байдаг. Тэгээ энэ асуудлыг яаж шийдэх вэ гэж ярьж байхад эзэн яг энэ нэшлийг надад сануулжсан. Амьлал байн бол би байгаа юм. Айгүй тийм авцалтаагүй юм шиг. Тэгвэл яг тэр үед би миний харилцааны үхмэл байгаа энэ харилцааг эзэн амьлуулах юм байна. Энэ дээр амьлал эзэн өөрөө яагаад гэвэл амьлал учраас энэ харилцаа амьлах юм байна гэдгийг би итгээд маш баяр хөөртэй болоод удахгүй мэдээж удаагүй тэр харилцаагаа би сайжруулж чадсан. Ер нь амьлал гэдэг зүйлийг дагаад баяр хөөр, урам зориг, итгэл найдвар тийм сэтгэл хангалуун байдал амар тайван байдаг амьлыг дагаад харин үхмэл зүйл гэдэг бол яадаг вэ гэхээр ирээдүгүү, найдваргүй, ганцаардсан бүр ингээд одоо гоник гутрал одоо бүхэл зүйлийг дагдаг, үхлийг дагаад. Тэгэхээр таны амьдралын талбар тийм үхмэл зүйл байна уу? Та түн дээр эзний амьллыг ураач, амьллыг дуудаач. Эзэн минь та энэ талбарыг маань амьлуулж өгөөч. Үнэхээр миний энэ талбарт таны тэр эдгээдэг, сэргээдэг, амьлуулдаг хүч хэрэгтэй байна гэдгийг та эзнээс гуйж ураач. Таны итгэл найдвар алдарсан байна уу? Итгэл чинь найдвар тань үхмэл аваад байна уу? Та эзний амьллыг амьдрал руугаа урьж оруулаач гэж би бас уриалмаар байна. Тэгэхээр энэ зөвхөн одоо харилцаа гэхгүй өөр юу ч хийж болно. Бидний ажил, бидний өөр хүүхдүүд одоо нэг шинэ гэрээн дээр зөндөө олон одоо хатангар гартай хүнийг эдгэсэн тухай байдаг. Тэгэхээр энэ хатангар гар гэдэг нь өөрөө үхмэл гар. За дээрэс нь одоо хүүсэр хүмүүсийг эзэн одоо үр хүүхдтэй болгочихсон. Умаа нэг одоо хүүсэр гэдэг чинь одоо ямар ч хүүхд гарах боломжгүй тэнд ам бүрлдэх боломжгүй орчин гэсэн үг шүү дээ. Гэтэл эзэн тэнд амьллыг бий болгосон. Өнөөдөр ч гэсэн бид нар ингээ үр хүүхд төрүүлээд гидсэнд ингээд шинэ ам бий болно гэдэг чинь амьлал байгаад. Тэр ам хаанаас ирсэн? Эзэн л өгсөн. Эзэн үргэлж амьлуулдаг. Энэ амьлал зөвхөн эцсийн өдөр биш. Өнөөдөр ч гэсэн бидний амьдралд үргэлжийн ингээд байж идэг. Бид нар баг ингээ хэвийн зүйлд мэтэр бас харах гад байдаг тийм зүйл гайхалтай зүйлүүдийг амьдрал маань эзэн хийдэг бахна. За тэгээд Иохан 1-ийн эцсийн өдрийн амьлалын тухай би та бүхэндээ дахиад эндээс хэлье. Эцсийн өдрийн амьлалын тухай бид нар тэр бол аюу хол санагдаж байгаа байх. Тэгтээ тэр үед бүх хүн газар шорооноос гайхамшигтай тэр нэг мөнхийн биеийг аваад амьлах тухай гардаг. Тэгэхээр энэнийг болохоор бид нар зарим хүмүүс нь итгэхгүй. За тэр ч яг угаасаа бид нар ингээл хүэл тэгэл дуусах юм чинь гэдэг. Тэгтээ эзэн үүнийг үргэлж санджаагаасаа гэж хүсдэг. Үхэгсдээс амьлуулна гэдэг нь тэрийг бид нар үргэлж яг Ром 19 дээр хэлсэн байж тээ үхэгсдээс Христийг амьлуулсан гэдэгт итгэвэл гэдэг нь тэр итгэл өнөөдөр би амьлах учраас тэгэд одоо бид нар ингэ сонирхдаг шүү дээ. За нэг 80 маяг хүрчээд өвчлээ гэхэд би амьлахаараа ямар биетэй амьлах бол 80 настайгаар амьлах болов уу яаж амьлах бол гэдэг. Тэгэхээр өтлөл гэдэг нь өөрөө энэ дэлхий дээрх нөгөө гим нүглийн улмаас бидний эд бис үхэж тэ ингэж муудж байгаагийн илрэл энэ бие маань өөрөө гим нүглээс болоод үхэж одоо үргэлжлэж байгаагийн хэлбэр. Тэгэхээр тэр үеийн эцсийн өдрийн амьлалын бие маань тийм хөвшин байна гэж би бол бодохгүй байгаа. Үнэхээр тийм шинэлэг залуу хамгийн гоё залуу дээрээ тэр
цог золботоо тэр гайхалтайгаар эдгээр амьлнаа гэдэгт итгэдэг. Тэгэхээр та ч гэсэн өнөөдөр ингээд хид хүрээд нас орохын те хидж байсан тэр үе одоо эцсийн өдрийн амьдлын үед бид нар бүгдээрээ бие биенийгээ залуу сайхнаар тэр тэнгэр усад бид нар бие биенийгээ харах болно. Тэгэхээр би та бүгдийг бүгднгийн тэнгэрт хармаар байна. Тэгээд бас хайртай хүмүүсээ ч гэсэн та нар хармаар байгаа. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бид нар үнэхээр эзний энэ амьлал болвол хайртай хүмүүс маань ч гэсэн үнэхээр амьлаасаа эцсийн өдөр надтай хамт тэнд байгаасаа гэж хүсэж байгаа учраас бид нар өдөр болгон одоо сайн мэдээг тараах, хайртай хүмүүстэй тараах хэрэгтэй. Тэгээд өнгөрсөн 7 хоногт нөгөө кампус дээр тэрэлжээд болсон кампус дээр миний яг төрсэн нэг эмэгтэй дүү маань сайн мэдээ хүлээж авсан гэдгийг би доогийн хичээл сонссон. Тэгээ энд би бол сонсоод маш их баярлсан. Нэг хүн ч гэсэн миний хайртай нэг хүн аврагдсан байна. Тэгээд үнэхээр үүнийг сонсохдоо бүр би ингэж баярлж байгаа юм чи тэнгэрт бол бүр ч их баяр болж байгаа юм байна да гэд. Тэгээ одоо манайд бас аврагдаагүй 2 дүү маань байна, бас аав маань байна. Гэхдээ би энийг бол сайн мэдээг бүр байнга ярьдаг учраас аврагдана гэдэгт итгэж байгаа, бас залбирж байгаа. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн итгэл найдвараа бити алдаарай. Итгэлээ амьд байлгаараа, найдвараа амьд байлгаараа гэж та бүхнийгээ уриалж байна. За итгэгч хүн хизээж өгөхгүй харин зүгээр л хуучин амьдралаас шинэ амьдрал руу шилжиж байгаа. Та бүхэн үхлээс айдаг бол бити айгаарай. Энэ бол бидний хувьд бараг шагнал, шийтгэл биш шагнал. Мөнхийн усад орох шагнал шүү гэж хэлмээрэн. Тэгээд бүгдээрээ хамтдаа залбираад тэгээд энэ цагийг дуусгая. За эзэн минь тандаа баярлалаа. Тэгээд энэ цагийг үнэхээр таны амьдлыг бид нар зүрх сэтгэлдээ ахин нэг бодон тунгааж эзэн та бидний төлөө юу хийснийг эзэн эргэн дурсан санахад эзэн та хамт байсны төлөө баярлалаа. Тэгээд үнэхээр бид нар өөрсдөө амьлаа зогсохгүй эргэн тойрны хайртай хүмүүсээ бас үнэхээр энэ амьдлыг мэдгүй байгаа таны бодож байгаа харж байгаа бүх хүмүүсийг амьлахыг хамтдаа тэнгэрүүлсэд баяр хөөртэйгээр нэгдмэл нэг байхыг эзэн хармаар байна. Тэгээд та бидэнд сайн мэдээг ярихыг таны амьдлыг таны юу хийсэн үйлсийг тунхаглах тэр зоригийг хүчийг эзэн та өгөөч гэж гуйж байна. Эзэн өдөр болгон үнэхээр таныг зүрх сэтгэлдээ тээж таны үнэхээр амьд үгээр урамшиж зоригжиж тэжээгдэж амьдрахад эзэн та туслаарай гэд үнэхээр энэ дэлхий дээр амьдарч байгаа бүхий л цаг үе та биднийг хамгаалж, өрөөж, хангаж бас чиглүүлж удирдах өгөөрэй гэж эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За баярлалаа.